Эрүүл энхийг эрхэмлэгч эрхэм үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тулгуур шийдэл нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар үзэгч танаа толлуулахад бэлэн болоод байна. Эрүүл бие царуул ухаан оршин гэж ухаанд өвөг дээдс минь хэлсэн байдаг. Тэгэхээр энэ хурдцтай хөгжиж байгаа нийгэмд бидний эрүүл мэнд хамгийн чухал учраас хүмүүн бидний гол үнц нь үүнд оршдог юм. Эрүүл мэндийн салбарт тулгуур шийдлийг хайж хэлж зөвлөөд зөвхөн мэдээлэлд өрөх биш, харин хамтдаа хайж тулгуурыг тулж усах нь манай нэвтрүүлгийн гол зорилго болоод байгаамаа. Аливаа улс орны доктортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эрүүл оршин байх нь хувь хүний өөрийн хариуцлага, хувийн зохион байгуулалтаас шалтгааллах боловч хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал нь улс орны ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг байдаг. Гэхдээ дангаанц эрүүл мэндийн салбар гэхээсээ илүү байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтц, захиргааны удирдлага, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн бодлого зэрэг олон салбарын оролцооны үр дүн гол зангилаа байх ёстой. Тиймдээж хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал нь нийгмээрээ хамтран хүлээх ёстой үүрэг хариуцлага гэдгийг дэлхийн нийт нийгэмд хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс бид эрүүл амьдрахын утга учир хийгээд эрүүл мэндийн салбарын зохис бодлогын талаар үзэгч танд үнэн бодит мэдээлэл, үүссэн бэрхшээлээс гарах арга зам, үндэсний онцлогт тохирсон тулгуур шийдэл нь юу байж болох вэ гэдгийг хүргэх болно. Эрүүл мэндийн салбарт тодорхой шинжилэлт хийгдэх нь одоогийн хөгжил, хүн амын дац, иргэдэд хүрч байгаа үйлчилгээ зэргээс шалтгаалж заавал хийгдэх асуудал болж байна. Тиймээс эрүүл мэндийн яам бодлого тодорхойлогч байгууллагын хувьд салбар дахь шинжилгээ амжилттай эхлүүлээд байгаа лээ. Хамгийн гол нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, эмнэлгийн ажилтны ёс зүй хариуцлагыг дээшлүүлж, тулгамдж байгаа олон асуудалтай гарц хайх нь нэн тэргүүний ажил юм. Эрүүл мэндийн бодлогын шинжилэлт хамгийн түрүүнд иргэд өөрсдөө өвдсөн хооноо эмнэлгийн байгууллагад очих биш, харин өвдөхгүйгээр амьдрах боломжтой гэдгийг сурталчлах явдал юм. Нэг ясандаа эрүүл аж төрөх боломжийг иргэдэд өргөн дэлгэр таниулах явдал. Хүн өөрөө зөв хооллож, хөдөлгөөнтэй амьдарч, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх байдлыг амьдралдаа хэвшүүлж чадвал эрүүл байх боломжтой. Өнөөдөр хүн өөрөө эрүүл байж гэмээн, эрүүлэр сэтгэж, эрүүл нийгмийг бүрдүүлж чадна. Хүн бүр эрүүл мэндэд анхаарч өвчлсөн хоноо эмнэлэг бараадаж цаг зав мөнгө төгрөгөө хамгийн гол нь эрүүл байх боломжтой байсан тэр цаг үе алдаж байснаас эрүүл мэндэд өөрөө анхаарал тавьж өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх байна. Бид энэ удаагийнхаа дугаарт эрүүл мэндийн дэд сайд ангаах ухааны доктор Хадагтай Цолмон Горин ирүүлээд байгаамаа. Юуны өмнө танд энэ орой мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч одоо манай студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За тулгуур шийдэл нэвтрүүлгийн анхны дугаарт оролцож байгаадаа маш их бэлгшээж байна. Тулгуур шийдэл нэвтрүүлэг маань эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг үнэхээр бодит, үнэн зөвөөр нь шийдвэрлэх тийм тулгуур нэвтрүүлэг болгох гэж гүнээ итгэж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг анхныхаа дугаараас эхлүүлээд оролцсон урьж ирүүлсэн зочдоосоо нэгэн асуултыг тавьж байгаа. Тэгэхээр та эрүүл сэтгэл тулгуур шийдэл гэдэг үгийг одоо яг таны бодлоор юу гэсэн үг вэ? Та энийг юу гэж тайлбарлах вэ? Тэгэхээр нэгэн буддийн ухааны Даммапада гэдэг одоо дээр бичсэн нэг үг санаанд орж ийн л да. Тэр бол сэтгэцийн бүхий л төрөх байдал сэтгэл хошуучилмоо. Сэтгэл тэдний захирагч агаад бүгд түнд баглагдмоо. Бузар сэтгэлээр альвааг ярьж үйлдэгч хин нэгэн бухын хүлд чирэгдэх тэрэгний дугуй мэт түүнийг зовлон мөшгмөө гэж хэлсэн байт юм байлаа. Тэгэхээр энэ бол маш үнэн үг л дээ. Хүний сэтгэл эрүүл байгаа цагт эрүүл сэтгэц бодол ургаж гарч төрнө. Эрүүл сэтгэц бодол байгаа цагт үнэхээр эрүүл тулгуур шийдэл түүнээс гарна. Тийм учраас энэ сайхан нэвтрүүлэг угаасаа одоо агуулгын нэрэн ч гэсэн их сайхан юм байна. Эрүүл мэндийн салбарт ялангуяа тулгуур шийдэл маш чухал. Яагаад гэвэл эрүүл мэндийн асуудал гэдэг маань өөрөө дан ганц эрүүл мэндийн салбарын хариуцах асуудал биш. Өөрөөр хэлэх юм бол хүн ихэнх хөвлөд бий болохоос өмнөх үеэс эхлүүлээд энэ хорвоог орхин орхитол байх
тэр бүхий л амьдралын туршид Монголын одоо бүхий л хүн амын асуудлыг шийдвэрлэх ийм том салбар. Яг ийм салбар бол байхгүй. Боловсролын салбар гэхэд тухайн одоо хүмүүс боловсрол эзэмших, сургууль сурах насны тэрл хүмүүсийн асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн асуудал гэдэг маань өөрөө маш цогц асуудал та. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томьёолсон эрүүл мэнд гэдэг томьёол дотор бол хүн зөвхөн өвчин эмгэггүй байх биш, харин эрүүл сарвал оюун санааны хувьд нийгмийн бүхий сайн сайхныг итгэсэн юм цогц байдлыг эрүүл мэнд гэж нэрлэнэ гэж хэлсэн байдаг. Зөвхөн энэ тодорхойлолтоос аваад үзэхдээ эрүүл мэндийн асуудал бол дан ганц салбарт хараалагдах асуудал биш юм. Тийм ч учраас эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд салбаруудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдааг бэхжүүлэх, хамтарч эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэгдэж урайсан олон одоо санал санаачлагыг гаргаж, ер нь эрүүл мэнд гэдэг маань өөрөө бүх нийтийн үүс болох тал дээр олон ажлуудыг хийж, тэр ч утгаараа нийгмийн эрүүл мэндийг бол тэргүүлэх чиглэлээ болгосон байгаа л да. Эрүүл мэндийн асуудал гэдэг маань хизээч одоо тийм хүмүүсийн сэтгэл төрсэн байдлаар байдаггүй. Зөвхөн манай улсад ч биш, ерөөсөө бүх дэлхийн нийтээр бүх улс орон даяар юм байдаг. Дандаа одоо шүүмжлэлт өртчихэдэг юм. Тэгээд яг нэвтрүүлэг болгон дээр ч юм уу, ер нь эрүүл мэндийн салбар маань маш их тийм юмд өртдөг. Сайныг ярихасаа саарыг ярьдаг. Тийм учраас энэ салбарт нойр хоолгүй зүтгэж яадаг тэр 30 гаруй мянган ажиллагчдынхаа, мэрэгчлэтнүүдийнхаа өмнөөс бид бол одоо гээ хөдөлмөрлөд байхад тийм одоо үгийг сонсохоор бас хэцүү байдаг л да. Бурмаар тэтгэхэр урмаар тэтг гэж. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань биднэрт бас нэг хийсэн ажлаа арт түмэндээ хэлэх, ярих, арт түмнээрээ дүгнүүлэх, үнэхээр асуудал байгаа бол тэрийг хамтдаа шийдэх, манай салбарыг ойлгох, эрүүл байна гэдгийн 70% нь хувь хүнээсээ шалтгаалдаг юм байна. Бид хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдэг тэр төлөвшлийг бий болгоход хувь нэмэр оруулсан сайхан нэвтрүүлэг байна гэж ойлгож байна. Тэгэхээр сүүлийн үед их ард иргэд их гомдол гаргаад байгаа. Энэний үе ихээр нөгөө эмнэлгийн үйлчилгээ тэр цэм анхан шатны тусламж маань ерөөсөө ард иргэдтэй жигд хүртээмжтэй ерөөсөө үн төлбөргүй одоо хүрч чадахгүй байна гэсэн одоо асуудал их яригдаад байгаа. Энэ дээр та бас хариулт өгвөл. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол тусламж үйлчилгээг бол бүхий л одоо шатлалт нь явуулдаг. За анхан шатны, хоёр дахь шатлын боловсрол. Гэхдээ одоо бид ингэж ангиллахаа болчихсон л доо. Тэгэхээр ер нь бол альва эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж ингэж хувааж байгаа. За тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг болвол гол төлөв одоо анхан шатны тусламж үйлчилгээгээр авах хэрэгтэй байж байгаа. За анхан шатны тусламж үйлчилгээг бид бол өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулж ард иргэдэд хүргэдэг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээнээс яаж авах вэ гэхээр тухайн иргэний зөв амьдрах, зөв зан үйлээр одоо амьдралаа одоо авч явах. За тэгээд тухайн одоо үүсэт байгаа халдварт болон халдвар тус өвчний мэдээллүүдийг түгээх. За ер нь тэгээд эрүүл байхад юу хэрэгтэй гэсэн бүхий л одоо соён гэгэрүүлэх үйл ажиллагааг нийгмийн эрүүл мэндийнхаа чиглэлээр дамжуулж өгдөг байж байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээг хүрээнд сум өрхийн эрүүл мэндийн төвөөсөө иргэн хүн бүхий л одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлтэй холбоотой мэдээллийг авах хэрэгтэй. Тэр мэдээллээр ч хангах ёстой. Тийм учраас иргэд маань юун төрөнд бол анхан шатны тусламж үйлчилгээ авахтаа энэ эрүүл мэндийн талаарх мэдлэгээ одоо дэвшүүлэх үүднээс бол тэр мэдээллийг байнга авч явах хэрэгтэй. За эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд бол өрх сумын эмнэлгийн хүрээнд одоо чих хамар хоолойн чиглэлээр анхан шатны бүхий л одоо анхан шатны ямар тусламж үйлчилгээг авч болох вэ? Тэр тусламж үйлчилгээг авч болно. Нөхөн өрч хүн чиглэлээр гэр бүл төлөвлөлт, за тэгээд одоо их хүүхдийн эрүүл мэндийн асуудлаа их мэтлэн гэх. Энэ бол анхан шатны тусламж үйлчилгээ ард иргэдэд үн төлбөргүй өгөгдөж байгаа. Өрхийн эмнэлэг дээр бол өрхийн эрүүл мэндийн төв дээр стандартууд одоо гарах гэж байна. Энэ бол одоо өрхийн эрүүл мэндийн төв яг ийм одоо хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлнэ.
үн төлбөргүй төр бүрийн хэмжээгээр хариуцсан. За ийм тусламж үйлчилгээг бол өрхийн нэмчийн зааврын дагуу дараагийн шатлалт бол авна. Гэсэн бол тодорхой одоо тогтолцоотой шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоог буюу хамгийн ихний хаалга барих одоо тогтолцоог өрхийн эмнэлэг бол хийх ёстой гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр анхан шатны тусламж үйлчилгээг авсны дараа дараагийн шатлалт орох зайлшгүй шаардлагатай бол дүүргийн эмнэлэг цаашлаад одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр очих ёстой. Гэтэл манай дээр ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэхлээр ерөөсөө хүмүүс маань тэр шатлалаараа явахгүй шууд одоо клиникийн төв эмнэлгүүд буюу 1, 2, 3 дугаар эмнэлэг дээр хавдар судлалын үндэсний төв дээр очичоод тэндээ бөөгнөрл үүсээд ингээд одоо бухимдаад байдаг байгаа. Тэгэхээр өрхийн эмнэлэг маань нэн тэрүүнд тэр тухайн одоо иргэнэ үзээд за танд ийм онцтой байгаа юм байна. За ийм эмчилгээ үйлчилгээг та бид нарын одоо анхан шатныхаа өрхийнхаа эрүүл мэндийн төвөөр авна. Энэ боломжгүй байгаа учраас одоо та дараагийн одоо дүүргийнхаа эмнэлэг дээр үзүүлнэ гэд бичиг тэр одоо түүх одоо бичиж юун дээр нь чиглүүлж өгдөг. За үүнийхээ дагуу иргэн 2 дахь шатлалын эмнэлэг дээр очиод тэндээ одоо зохих шатлалын эмчилгээ үйлчилгээг аваад тэнцэнээсээ үнэхээр одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг авах шаардлагатай бол 13-ын А гэдэг маягтыг дүүргээс аваад тэрнийхээ дагуу одоо клиникийн төв эмнэлгүүд дээр очдог. Яг энэ тогтолцоо алдагдаад байгаа учраас нэг газараа бөөгнөрл үүсээд одоо бухимдал үүсэх, хүлээлт их байх ийм асуудал байгаа л да. Тэгэхээр өрхийн эмнэлэг дээр ямар тоног төхөөрөмжүүдээр хангагдах ёстой юм бэ гэдээ асуудаг. За анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л одоо багаж тоног төхөөрөмжөөр бол хангагдсан байж байгаа. Чих хамар хоолойн чиглэлээр гэхэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л багажаар хангасан байж байгаа. Нүдний одоо онцлогоо эмчилгээ хийх багаж тоног төхөөрөмж, за амны хөндийн үзлэг, дээрээс нь даралт үзэх. За яг өрхийн эмнэлэг дээр бол даралтаа хэмжүүлэх, биеийн жингийн одоо индексийг одоо харьцуулж үзэх. За хүүхдүүдийг бол бичил хоолт хичээл, амин дэмбээр хангах, вакцинжуулах. За дээрээс нь одоо дөнгөж төрсний дараах хүүхдийг 72 цагийн дотор бол одоо авч үзэж хяналтандаа авах, 1 сар хүртэлх хүүхдүүдийг бол 7 хоног бүр үзэх, 1-ээс 2 сар дотор бол 14 хоног дотор үзэх, 1-ээс 5 насны хүүхдийг хагас жил тутамд үзэх. За ахмад настай хүмүүсийг авч тухайн одоо өвчнийх нь ангиллаар нь ялгаж тодорхой одоо ямар шатлалын үйлчилгээг хийхийг тэрийг одоо тодруулах, гэрээр нь очиж үйлчлэх. За ахмадуудыг халамжийн тэр одоо халамжаас авах тэр тэтгэлэг юунд нь хамруулахад тодорхой зөвлөгөө юм өгөх. За эрүүл сарвал амьдрах тэр зөвлөгөөг өгөх байж байгаа. Цаашлаад бол яг онцлогооны хувьд бол өнөөдөр бид өрхийн эмнэлэг дээр цусан дах холестерол, сахарын хэмжээ, билирубин ч гэдэм үү иймэрхүү одоо шинжилгээнүүдийг түргэн одоо нөгөө илрүүлэх онцлогын тусламжтайгаар хийж байгаа. Цаашлаад бол бид яах вэ гэхлээр өрхийнхаа эмнэлэг дээр цусны ерөнхий шинжилгээг өгчдөг, шээсний шинжилгээг өгчдөг. Тэрийг тодорхой тогтолцоогоор зөөгөөд эмнэлгүүд дээр хийгээд цахим сүлжээгээр тэр хариултууд нь хүрээд ирдэг ийм тогтолцоор бол орох гэж байгаа. Ингэж чадах юм бол бид хүн болгон шээснийхаа цусныхаа шинжилгээг өгөхгүйд нөгөө дүүргийн эмнэлэг дээр 3 дугаар шатлалын буюу тэр төрөлцсөн нарийн мэргэжлийн төв клиникт дээр очиод бөөгнөрөө ингээд шинжилгээ өгөх гэсэн чинь таны очир өнөөдөр дууссан, маргаас дууссан, нөгөөдөр 5 хоногийн дараа ирэхлээр нөгөө холоос ирсэн иргэд маань асар их бухимддаг. Тэгэхээр энийг одоо боловсронгуй болох үднээс бол асар их ажиллагаанууд хийгдэж явж байна. Яг ийм цахим шүлжээнд эрүүл мэндийн салбарыг нийтэд нь оруулах үднээс бид Дэлхийн банкнаас одоо 15 сая долларын зээлийг, хөнгөлтэй зээлийг аваад анхан шатныхаа тусламж үйлчилгээнээс ахуулаад одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлээд мөн эрүүл мэндийн бүхий л эрүүл мэндийн газар сум өрхийн эрүүл мэндийн төв бүгдийг холбосон нэгдсэн сүлжээнд орох гэж байна. За энэний тоног төхөөрөмжийг бүгд хамт хятад ард улсын одоо зээлээр олгогдож байгаа тэр зээлийн хүрээнд 7300 гаруй компьютеруудыг худалдаж авч тодорхой програмтай софтвер тэр одоо нарийн юугийн бол Дэлхийн банкны югаар одоо хэрэгжүүлэх гэж байна л да. За тэгэхээр баярлалаа. Хоёулаа эрүүл мэндийн салбарт энэ 7 хоногт болж өнгөрсөн онцлог үйл явдлын томоос үзэгчтэй хүргээд иргэн студидд уулзцгаая.
За Монгол Улсын засгийн газраас Азийн хөгжлийн банктай 17 сая Америк долларын санхүүжилттэй эрүүл мэндийн салбарын хөгжил 4 буцалтгүй тусламжийн хүү төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны 12 дуусар 10-нд гэрээ байгуулсан байна. За эрүүл мэндийн салбарын хөгжил 4 төсөл нь дотроо Улаанбаатар хотын эмнэлгийн салбарыг хөгжүүлэх бодлогыг бий болгож хэрэгжүүлэх, за хүний нөөцийн хөгжлийг сайжруулах, за эмийн аюулгүй байдлыг дэглэмийг сайжруулах бүрэлдэхүүн хэсэгтэй юм а. За энэ төслийн 2 ба 3 дугаар бүрэлдэхүүн эмийн аюулгүй байдлыг сайжруулах болон хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөх бүсийг шалгаруулахаар олон улсын нээлттэй сонгон шалгалтыг зарласан байна. За Их Британи улсын олон улсад нэр хүндэтэй Oxford Police Management зөвлөх компани энэ шалгуулалтанд шалгараад байна. За өн зөвлөх компани нь 2012-оос 2015 оны хугацаанд нийт 1 сая гаруй $1 санхүүжүүлэлттэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд за төслийн хүрээнд эмийн аюулгүй байдал, тэр дундаа эмийн зохицуулах албыг байгуулах, за үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмийн чанар зохицуултыг сайжруулах, эмийн чанарын хяналтын лабораторийг олон улсын түвшинд нийцүүлэх, үндэсний эм үйлдвэрлэгчдийг эмийн зохистой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, за эмийн аюулгүй байдлыг засаглалыг бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг сайжруулах, за мөн түншлэн эмнэлгийн мэргэжилтийн төгсөлтийн дараах мэргэжүүлэх сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг бэхжүүлэх, за эмийн удирдлагын сургалтын модуль боловсруулж, сургалтын байгууллагуудын төлбөрт суулгах зэрэг ажлуудыг хийсэх гүйцэтгэх юм а. За ингэхүү хамтран ажиллах болсон санамж жижигт эрүүл мэндийн дэд сайд Соломон гар үсгүүлээ. Монгол улсад эрүүл мэндийн үйлчилгээг иргэн түргэх хамгийн ихний алхам нь өрхийн эмнэлгийн тогтолцоо билээ. За 1996 оноос эхлэн манад өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа Монгол улсад нэвтрүүлж байж. За Чингэлтэй дүүргийн 10 тодор хорооны өрхийн эмнэлгийг энэрэнгүй сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв болгон өргөжүүлсний нээлттэй ажиллагаа боллоо. Тэгээ бид бол энэ өрхийн эмнэлгийн эрх зүйн байдлыг шинжилгээд эрүүл мэндийн тухай хуулинд бол нэлээд том тодорхой зөвлөлтүүдийг оруулсан байгаа. Мөн өрхийн эмнэлгүүдийн стандартуудыг босруулсан байгаа. Бас батлуулсан байгаа. Дээрээс нь одоо засгийн газраар өрхийн эмнэлгийн үлгэрсэн 4 мэдрэг. Нэгс нь одоо өрхийн эрүүл мэндийн төв гэдэг байгууллагын эрх зүйн бүх одоо үндэс суурьд нь бол нэлээд тодорхой сайн тавигдсан байгаа. Түүнээс гадна бол бид нар энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ Улаанбаатар хотын хэмжээнд 2 ийм өрхийн эмнэлгийг ийм загвар болгож байгуулж байгаа. За тус өрхийн эрүүл мэндийн төвөнд тухайн хорооны 9,000 гаруй хүнд үйлчилдэг байна. За нэг эмч гэхэд л өдөрт 25-30 хүнд үйлчлэг хийж мөн гадуур үйлчлэг хийдэг байна. За тухайн өрхийн эрүүл мэндийн нэгдэл нь 4 эмч, 4 зөвлөгч, 2 галч, 1 нэгдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За хуучин энэ газарт нэг модон байшинд өрхийн эмнэлэг байжээ. За харин одоо үйлчлэг шинжилгээ болон зөвлөгөө авах хүрээтэй за хариуцлагын хэсэгтээ томоохон өрхийн төв болон өргөцсөн байна. Эрүүл мэндийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчлэг эмнэлгийн одоо үйлчлэгээс гадна одоо бас нөгөө нийгмийн эрүүл мэндийн боловсрол сурчлага амнаа нөхөн сэргээх тусламж үйлчлэг гэдэг бас авч болно. Анхан шатанд үзүүлж болох тусламжуудыг бид нар бол 2 дахь шатлал одоо 2 дахь 3 дахь шатлал бол эхлээд өргөд бол эхлээд анхан шатнаа эмнэлэг өрхийн эмнэлэгчтэй хандаж тэндээсээ бид нараас ингээд цаашаа шинжилгээ их шин нарийн мэргэжлийн шинжилгээ хийх бол тэр лөө явуулна шаардлагагүй бол өөрсдөө эмчилж нөхөн сэргээх тусламжуудаа пэц хэмжлэгийн янз янзын нөхөн сэргээх үйлчлэгээ бол үзүүлж өшөө мөн эрүүл мэндийн боловсрал хамгийн гол нь үзүүлнэ. Хамгийн гол нь бол эрүүл мэндийн төв нь болохоор зэрэг иргэдийг одоо нөгөө үдсэн хойноос төсний өрсөн сэргийлж нийгмийн эрүүл мэндийн талаас одоо эрүүл мэндийн боловсрал олгох хүмүүсийн одоо иргэдийн хэв амьдралын хэв одоо нөгөө амьдралын хэв зэвсэг дадлыг одоо өөрчлөх зориулсан тийм сурчлага явуулах бол одоо өөртөө байгаа. За цаашид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгүүдийг иймэрхүү байдлаар материалыг орчин хийгээд боловсон хүчний байдлаар өргөжүүлэх төсөл хэрэгжиж байгаа. За явандаа хүмүүсийн эрүүл аж төрх нь эрхийн эмнэлгийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай болох юм. За өрхийн эмнэлэгт дан ганц вакцин хийж даралт үздэг газар биш, харин зөвлөгөө өгдөг, мэдээлэл дамжуулдаг, зөв уншиж урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийдэг байвал за иргэдийн эрүүл мэндийн салбарт хандах хандлага тулгуур шийдэл гарах юм байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг сумдын эмнэлэгт автомашин гардуулах үйл ажиллагаа за 1-р сарын 9-нд эрүүл мэндийн яамдар болсон юм а. За эрүүл мэндийн сайд 39 ширхэг шинхэн УАЗ маркийн автомашины түлхүүрийг хөдөө орон нутгийн эмнэлгийн жолооч нарт гардуулан өгсөн юм. За эрүүл мэндийн сайдын 2011 оны 447 болон 448 тоо тушаалуудын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймгийн эрүүл мэндийн төвүүд за зарим сумдын эрүүл мэндийн төв, спортын байгууллага, мөн зарим клиникийн эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд УАЗ, Hyundai, Starix, Toyota Hayes, Toyota Probox маркийн нийт 1 тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий 66 автомашиныг хуваарлахаар шийдвэрлсэн билээ. За үүнээс тус бүр нь 18 сая 300 мянган төгрөгийн үнэтэй УАЗ маркийн 39 машиныг за 18 аймгийн 39 сумын эрүүл мэндийн төвүүдэд энхүү хуваарлаа. За энэхүү сум орон нутгийн эмнэлгийн байгууллагууд машин хэрэгтэй болсон нь за өвчтөнд шуурхай үйлчлэх, за үйлчлэг өөрчлөлтөд цаг алдалгүй хийх томоохон нөхцөл бүрдэж байгаа юм а.
Үзэгчдээ эрүүл мэндийн салбарт болсон онцлог үйл явдлын томс та бүхэндээ хүргэлээ. Одоо студиэс зочинтойгоо ярилцлагаа үргэлжлүүлэн хүргэе. Одоо иргэд маань эмнэлэгт хандгаасаа илүү энийг одоо маш ихээр авдаг болж мөн эмийн үн сүүлийн үед маш тогтворгүй байгаад байна. Тэгсээр одоо эмнэлгийн байгууллагын хүмүүс маань эмийн зохистой хэрэглээ гэж ярьж байгаа мөртлөө энийг ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй. Хин дуртай нь одоо очивол аптекаас эм аваад үүдэг те. Энэ нь одоо тухайн хүндээ одоо эм болох биш харин хор болоод байна. Та бас энэ талаар одоо таны одоо бодол юу вэ? За тэгэхээр эмийн зохистой байдлыг хангах үүднээс бол бид энэ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиндаа маш тодорхой зааж өгсөн байж байгаа. Тодорхой хяналттай байх, дээрэс нь эмийн чанар хангамж хүртээмж хяналтыг тавих тусгай байгууллагатай байна гэж заасан байж байгаа. Удахгүй одоо эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 4-ийн хүрээнд лаборатори бий болж байна. Анх удаага одоо үндэсний фармакопи гэдгийг бол бид боловсруулж хийж батлаад гарч байна. Энэ хийснээр бол үндэснийхээ эмийг үйлдвэрлэлийн стандарт, тэр одоо эмийн найрлагад орох бүхий л одоо тэр баримт бичгийн дагуу хийх ийм одоо боломж бүрдсэн Монгол улсад. За эмийн хувьд бол үнэхээр манай эмүүдийн одоо дийлэнх хувь нь бол үнэхээр ганцгаар орж ирж байгаа. Энэ бол эрүүл мэндийн салбараас огт хамаагүй асуудал болчихно. Эрүүл мэндийн салбар бол эмэндээ ямар хяналт тавьдаг вэ гэхээр одоо эмийн бүртгэл гэж байгаа шүү дээ. Бүртгэлтэй 4000 гаруй эмийг одоогоор бүртгэж иж байна. Тэр нь бол сайн чанарын тухайн улс орж ирж байгаа эм 5-аас доошгүй улс оронд экспортлож гарч байгаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын эмийг бүртгэж авч байгаа. Ийм эмийг манай аптекуудаар эмийн сангуудаар өгч байгаа. Тэгэхээр ард иргэд энэ талаар мэдээлэл муутай байдаг л да. Жишээлбэл тухайн одоо аптекаас ч юм уу ороод эмээ авахдаа наадах чинь эмийн бүртгэл бүртгэгдсэн юм уу гэд харахад LifeMed эмийн сайтаар оронгууд айгүй тодорхой тийч зааж өгсөн байна. Хэрвээ улаан гэрэл асчих юм бол энэ эмийг хугацаа дуусч байна, бүртгэлийн хугацаа. Тэгэхээр энэ эм одоо цаашаа сунгагдаггүй одоо тэр зөвлөлөөрөө шийдээд сунгагдаагүй бол энэ эмийг авахгүй байх хэрэгтэй байхгүй ард юм уу? Улаан гэр ноон гэрэл асчих юм бол энэ одоо яг бүртгэлтэй одоо энийг худалдаж авч хэрглэж болно гэсэн. Шаарл гэрэл асчихвал за энэний одоо бүртгэлийн хугацаа дуусах гэж байна гэсэн ийм юм одоо. Тэрийг хэн боловч интернетээр ороод одоо тэр мэдээллийг бүрэн гүйцэд авах боломжтой. За ард иргэд өөрөө маш сайн хяналт тавигч нар байх ёстой. Аптект очоод яагаад надад энэ нэмийг жороор өгөхгүй байгаа юм бэ? Танаа энэ нэм чинь яг одоо ийм тэр бүртгэгдсэн чанарын баталгаатай юм мөн үү гэдгийг харах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр програм дээр одоо мэдээлэл дээр сайтн дээр хайрцагтай, хэмжээтэй, заавартай, үйлдвэрсэн он сартай, үйлдвэрсэн газар устай бүгдийг бичсэн байж байгаа. Тэгээ тэрийг харьцуулж харах эрх байгаа. Гар дээрээс бити юм аваач. Энэ маань яг хүмүүс зарим нь одоо амьдралаа дэвшлүүлэх амжиргааныхаа үүднээс юм оруулж ирэл тэр имийн тодорхой хэмжээнд хурдан зарагдаал мөнгө нь эргэлдээл дахиад мөнгө олоод орж ирж ивэл тэр бусдын одоо эрүүл мэнд хамаагүй ийм сэтгэлгээтэй хүмүүс харамсалтай Монголд олон байгаа. Тэгэхээр гар дээрээс бити юм аваач гэж би ингэж хэлмээр. Тэгэхээр чанаргүй юм буюу баталгаагүй юм гэдэг маань юу вэ гэхээр бүр одоо хүнийг хордож алхаасаа илүү тэр дотор нь орж байгаа бүтэц найруулга нь тэр стандартын хэмжээнд байдгүй. Жишээлбэл нэг толгойн имийг аваад дуулаа гэхэд тэр толгойн өвчин 15-10 минутанд одоо намдах ёстой байж хат. Уугаал идэг ерөөсөө өвчин намддаггүй. Дахиад тэрийг хэдэн төгрөгөөр авч явах вэ? Ард иргэд маань өөрсдөө их тийм хяналттай байх ёстой. Энэ хяналтыг бий болгох механизм нь хууль эрх зүйн үүднээсээ ч гэсэн бүхий л хэлбэрээр Монгол улсад бол одоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр. За эмийн хувьд бол бас түрүүн анхан шатны тусламж үйлчилгээ гэдэг жисэн дүүн төлбөртгүй гэсэн үртэй төлбөртэй байна гэдэг. Тэгэхээр төлбөртэй гэдэг нь юун дээр болоод байгаа вэ гэхээр тэр тухайн хүнийг үүзэх, чагнах, даралтын үүзэх, эмчлэх, онцлох тэр хүний цалин бүх юм ингээд төрөөс дагдчихж байгаа. Тэгэхээр энэ тусламж үйлчилгээг иргэн хүн бол нэг ч төгрөг төлөхгүйгээр авч байгаа. Харин яагаад үнэтэй болчиход байгаа вэ гэхээр эмч эм бичиж өгөхлөөр нөгөө эмээ аптекаас авахлаар мөнгө төлж байгаа учраас үнэтэй мэт болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр 132 ширхэг хөнгөлтэй эмийн чигсарт гэд байждаг. Толгойн эмээс ахуулаад. За тэр эмийг яах вэ гэхээр 26 аптекаар 60 орчим хувийг хөнгөлөх ийм боломжтой хөнгөлөөд иргэд авах. Тэрийг хаанаас авах вэ гэдгийг өрхийн эмч тухайн өвч иргэндээ хэлж өгнө. За танд би ийм юм бичлээ шүү. Энэ миний бичсэн эмчилгээний
төлөвлөгөөний дагуу бичигдсэн эмийн тэрийг та тэр аптекуудаас авах боломжтой. 60% хөнгөлөлтөөр. Тэгээ иргэн тэрийг барьж очиод 60% хөнгөлөлтөөр даатгалыхчвал ингээд авчих байхгүй юу. За мөн дээрэс нь төр бүрэн одоо зарчлыг хариуцдаг эмүүд гэж байгаа. Энэ нь одоо хар дэрийн юм сэтгцийн холбоотой юм удаан хугацаагаар одоо нөхөн сэргээ хэмжлэгэнд орох юм зэн ингээд бүр ингээд заагаад энэ хэдэн сайдын тушаалаар бүр батлагдаад ингээд гарчихсан. Тэгээ энийг ард иргэд маань бас мэддэггүй. Дээрэс нь өнөөдрийн одоо энэ цогц шинжилгээний хүрээнд ч тийм үү энэ сүүлийн хэдэн жилийн хугацаанд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах олон боломжууд бүрдсэн. Иргэн бүр сар болгон 30 мянган төгрөгийн онцлогоо хийх хэрэгтэй болсон. За энэ 30 мянган төгрөгнөөс онцлогоо давах юм бол тэрийг хувьяасаа гаргана. Иргэн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд нийт зардлынхаа 10%-ийг бол карманасаа зайлшгүй төлнө. Энэ бол одоо хуулиараа заагдсан байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын бүх л асуудлыг төр нуруунд дараа өөрнө гэдэг бол маш хэцүүлтэй. Тэрийг үүрч чадахгүй байгаа учраас алдаа тохиолдол гараад байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа бас хоёр талын хариуцлага байх үүднээс энэ тодорхой мөнгөн юуг бол иргэд төлөх ёстой. За дээрэс нь иргэн хүн жилд сая 120 мянган төгрөгийн хэвтэн эмчлүүлэх одоо тусламж үйлчилгээг авах хэрэгтэй байж байгаа. Гэх мэтлэнгээ. За мөн одоо энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажлагчид бол жилд нэг удаа онцлогоо эмчилгээг үн төлбөргүй авах юм боломжтой. Яагаад гэвэл энэ салбарт зүтгээд өөрсдийгөө одоо хайчдаг юм хүмүүс байгаа шүү дээ. Хоёр хүн өөрөө 10% одоо төлбөрийг өөрөөсөө одоо иргэн өөрөө гаргах ёстой гэдгсэндээ тэгэхээр энэ улсын эмнэлэгт одоо ингэж хэрэгжээд байдаг хувийн эмнэлэг одоо мөн адилхан яг ийм байх ёстой байдаг уу? Тэгэхээр төр хувийн хөвшлийн төршлийг бол эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээгээр сайн шийдэж явж байгаа гэж бодож байгаа. Ялангуяа одоо төрийн үйлчилгээг төдийлөн хүргэж чадахгүй байгаа үйлчилгээнүүдийн хувийн хөвшлийнхэн одоо хүргэхээр болох юм бол дээр мөн одоо шинэ техник технологиг нэвтрүүлэх тохиолдолд эрүүл мэндийн яам бол одоо зөвшөөрлийг нөгөх харж үзэх дээрээс нь одоо сонгон шалгуулалтаар даатгалаас авах ийм боломжуудыг бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр хувийн эмнэлэгт ортой эмнэлгүүд бол одоо даатгалаас мөнгө авч байгаа шүү дээ. Энийг 30 мянган төгрөг авдаг байсныг бол 100 мянган төгрөг болгож ахиулсан байж байгаа. Энэ юу гэхээр нэг хүн хэвтээд гарахад бол 100 мянган төгрөгийг тухайн хэвтэн эмчлүүлэх зардалд даатгалаас шууд тухайн хувийн эмнэлэгт очиж байгаа. Ард иргэд маань яадаг вэ гэхээр тэрийг мэдэхгүй болохоор хэвтэн эмчлүүлсэн мөнгөө бүгдийг төлөөд байгаа. Хувийн эмнэлэг ард иргэдээс авахдаа тухайн хүний хэвтэн эмчлүүлэх зардалд даатгалаас авж байгаа 100 мянган төгрөгийг хасаад үлдсэнийг нь иргэнээс авах байгаа. Ийм боломжууд бүрдсэн байгаа. Эрүүл мэндийн салбарт одоо хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн одоо хэрэгжилт нь ямар байна? Мөн эрүүл мэндийн яам 2010 оноос хойш одоо цогц шинжилгээ хийсэн. Та энэ талаар бас үзэгчтэй хариул. За 2010 оны 12 сарын 28-нд Монгол Улсын ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт хүрэлцэн ирж ер нь эрүүл мэндийн салбар цогц шинжилгээг эхлүүлэх зүйтэй юм байна гэсэн. За үүний дагуу ажлын хэсэг гараад би цогц шинжилгээ эхлүүлээд явж байгаа. 3 чиглэлээр цогц шинжилгээг хийхээр зорьсон байсан. За нэгдүгürt нь бол цогц шинжилгээний хүрээнд одоо эрх зүйн таатай боловсронгүй орчинд бүрдүүлэх чиглэлээр бол олон хуулиудыг 10 хуулийг одоо гэгтэл бид баталж гаргаад хурлаараа батлуулаад одоо мөрдөгд явж байна. 4 хуулийг дөнгөж сайхан улсын хурлаар бүрдэн барьчихлаа. Энэ хуулиудад заасны дагуу эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажиллагчид мөн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах ард иргэдэд зүй ёсны таатай тийм боломж нөхцлүүд бүрдсэн төрийн бие зах зугаас нь дурдсан байж байгаа. Жишээлбэл одоо энэ эрүүл мэндийн тухай хуулинд бол нийгмийн халамжийн чиглэлээр гэгтэл өрх сумын эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмч нарт тэтгэврт гарахад нь 36 сарын тэмцэх тэтгэврийг олгоно. Эрүүл мэндийн одоо салбарт ажиллаж байгаа ерөнхий эмч нарт тийм ээ зөвхөн өрх сум биш хот хөдөөгөө ажиллаж хагаад 24 сартай тэмцэх одоо тэтгэврийг олгоно. За мөн одоо
хөдөө орон нутагт ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ажиглагсад гэхэд 18 сартаа тэмцэх тэтгэврийн боломж гэдэг юм уу. Энэ бол зөвхөн сумын эмнэлгүүдэд хамааралтай байсан бол бид аймгийн одоо нэгдсэн эмнэлгүүд өрхийн Улаанбаатар хотох өрхийн эмнэлгүүдтэй хамааралтай болгосон гэх мэтлэнгийн олон одоо боломжтой бүрдүүлсэн. Мөн одоо энд хариуцлагын тогтолцоо бол бий болгож өгсөн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эмчийн хариуцлага нь юу байх юм, иргэний хариуцлага нь юу байх юм тийм ээ. Цаашлаад бол миний бодлоор яг эмнэлгүүдийн иргэний өмнө хүлээх иргэний хариуцлагыг бий болгосон юм хууль байх ёстой гэж ойлгоод байгаа юм. Ингийн бол нөгөө одоо саяных шиг ийм тоглолт алдаа завхрал юм гарахгүй яригдаад байнга байгаад байдаг. Ер нь бол энэ цогц шинжлэлийн хүрээнд бол олон асуудлуудыг хийсэн байгаа. Түүхэндээ байгаагүй одоо бүтээн байгуулалт тоногт хөрөмжийн шинжлэх хэлээ. Ер нь энэ хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт 22 зорилт 95 одоо заал бүхий зорилтуудыг тавьсан. Энэ маань 91.8% бэлттэй байж байгаа. Одоо яг ингээд тооцоод үзээд. За яагаад тэр 100% биш юм бэ гэхэлэр дөрвөн тусламжийн үндэсний сүлжээч гэдэг юм уу тэр маань одоо яг эхлээд тавиа явж байна. Энэ жил бид төсөвтэй 2.5 тэрбумыг суулгаад өгсөн. Монгол улсын иргэн бүрийг нарийн мэргэжлийн онцлогоо шинжилгээнд хамруулна гэдэг бол үнэхээр одоо яг нэг зэрэг нэг дор хийчих юм боломжгүй. Гэхдээ бид эднийг үе шатаагаар бол хийгээд явж байгаа. Одоо бид Монгол улс бол мянганы хөгжлийн зорилтод тавьсан зорилттой биелүүлжлээ. Эхийн эндэгдлийг 90 оногтой харьцуулахад 4 дахин бууруулна гэсэн. Одоо 4 дахин буурсан байж байгаа. Одоо энэ олсон амжилтуудаа бид баттгах ёстой гэж байгаа. Эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй оронд орсон гэх мэт. Тэгэхээр одоо энэ хүрсэн амжилтуудаа улам баттгаад бусад салбаруудынхаа тусламжтайгаар, оролцоотойгоор, уялдаатайгаар одоо хүрэх ёстой л гэж бодож байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн ярилцлагын цаг маань өндөрлж байна. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж одоо иргэдэд маань үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд таны хүнийг сайхан сэтгэл чинь үргэлж бэлхэж олон хүмүүст эрүүл мэнд аз жаргал бэлгэлж байх болтугай гэж хүсье өрөөё. За баярлалаа. Ингээд танаа нэвтрүүлгээр дамжуулж ард иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу одоо нээлттэй байх юм сайхан одоо боломжийг өгнө ах гэж бодож байна. Ер нь сайн нэвтрүүлэг бол ард түмэн өөрөө өөртөө ярьж байгаа юм шиг байдаг гэдэг. Тэгэхээр ард иргэд маань ч гэсэн энэ нэвтрүүлэгтээ маш идэвхтэй оролцоосоо гэж хүсэж байна. Ингээд одоо хамтын юугаар ил тод тунгалаг ийм байх юм бол альва асуудлыг бид одоо танаа нэвтрүүлгийн нэр шиг тулгуур одоо шийдлийг олно ах гэж бодож байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг санаачлан хийж байгаа танаа хамт олонд баяр хүргье. Ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн мэдээллийн булан эхэлж байна. Эрүүл мэндийн салбарт болж өнгөрсөн үйл явдлын мэдээлэлээс одоо дуулгая. Эрүүл мэндийн салбарын ачааллыг дан ганц төрийн нүрэнд өрүүлэх нь олон талаараа сул талтай. За наа зах нь хүн суртал бий болж өрсөлдөөн байхгүй болно. За харин манай улсад эрүүл мэндийн салбар хөгжиж байгааг нэг бодит илэрлэн томоохон хувийн эмнэлгүүд байгуулагдаж байгаагаас харж болох юм а. За тухайлбал үйл халгааныгээд нэг жил болж байгаа 3 галын эмнэлгийг энд дурдж болно. За тус эмнэлгийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн дэд сайд цолгон танилцаж хувийн хөвчлийн хөгжих нь улсын эмнэлгийн ачааллаас хуваалцах том тулгуур шийдвэрийг хэлж байлаа. За тус эмнэлэгт өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд 367 их эсэн мэнд амарсан байна. За энэ нь улсын амарч гадруудын ачааллыг нэлээд өнгөрүүлж байгаа юм. За эхийн эндэгдэл нэгч бүртгэгдээгүй нь үйлчлүүлэгчтэй хэрхэн дээдлэгийг илэрхийлэл болж байна. За нийт амарсан эхчүүдийн 35% нь КЭС рүү хаалганд орсон байна. За мөн 14 хүнд яаралтай тусламжийн үйлчлэг үзүүлжээ. За нэг өсөндөө гимцэн болон эмнэлгийн яаралтай тусламж авах ёстой хүмүүс үн мөнгө гэлгүүгээр харьяалал гэлтгүүгээр үйлчилсэн гэсэн үг юм а. Амлалтаараар 16200 хүнд үйлчилж, ороор 3000 хүнд үйлчилж, 367 ихийг эсэн мэнд амаржуулж, 600 гаруй мис ажилбар болон хагалгаануудыг том жижиг хагалгаанууд гэмжилтэй хийгдсэн. За яг энэ статистик тоон үзүүлэлтээр энэ хэмжээгээр төрийн ачааллаас бас үргэлжлэж байгаа гэж үзэж болно тэгж бодож байна. За чих хамар хоолой иж бүрэн техниктэй эмнэлэг бараг байхгүй, харин 3 гол эмнэлэг ийм аппарат оруулж ирж үйлчилж байна. За эдээс оруулах шаардлага ариутгал нэг дор байдаг аппарат юм байна. За ор хоногийн хувьд ерөнхийдөө жишг үнэтэй байгаа. За тус эмнэлэг нь Япон, Солонгос, Бүгд найрамдах Хятад ард улс, Герман, Америк нэгдсэн улс зэрэг дэлхийн жишгт хүрсэн орнуудын 2010 оны аппаратаар бүрэн тоноглогдсон байна. За тус эмнэлгийн хувьд захин эмнэлэг болохоор төлөвлөн ажиллаж байгаа. За тухайлбал HIS PACS зэрэг технологиг нэвтрүүлээд эхэлжээ. За үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гойд анхаарч зөв оншилгоо, зөв эмчилгээ, зөв сувилгүй, зөв үйлчилгээ гэсэн үрээг төвшүүлэн ажиллаж байна. Манай эмнэлэг бол ер нь
манай дээдлэх зүйлийн 4 зүйлийг дээдлэг. Тэрний номер 1 нь бол үйлчлүүлэгч. Тэгээ бид нар бол үйлчлүүлэгчийн зөвхөн эрүүл мэндийн одоо эмчилгээсээ гадна сэтгэл ханамжийн төлөө ажиллана гэсэн ийм зорилготой бид нар ер нь бол ажилладаг л да. Гэхдээ мэдээж аливаа эмнэлэг бол эмнэлгийн тусламж үйлчилгээ онцлох, эмчлэх, сувлах дээр алдаа гарахгүй ийм зүйл гэж ер нь бол байдгүй. Гэхдээ энэ алдааг аливаа нэгэн алдааг багасгах нэг механизм нь бол хамтаараа шийддэг. Эм сувлагч нар нийлээд ярилцсан шийддэг. Энэ механизм бол олон улсын түвшиндээ нэвтсэн багийн ажиллагаагаар шийдэж явах юм бол аливаа эмнэлгийн алдаа маш багасгах ийм одоо тавилантай юм байгаа юм л. За тус эмнэлэгт Монгол Улсын Хүлээрбаатар төрийн шагналт Монгол Улсын Гавьяат гээд улс орныхоо өмнө хийж бүтээснээ үнэлүүлсэн 5 эмч анагаах ухааны магистр эмч 4 за мөн тэргүүлэх зэрэгтэй эмчнэр ажиллаж байна. За 3 гал эмнэлэг ажилчдынхаа мэдлэг боловсролд ихээхэн анхаарч гадаадын ихтэй сургууль мөн томоохон эмнэлгүүдэд ажилчдаа сургаж бэлтгэх дадлгажуулах ажлыг хийж нийтдээ 24 хүнийг явуулаад байна. За 3 гол эмнэлгийн хувьд шаардлагагүй онцлогоо хийх хэрэггүй гэж үздэг. За учир нь шаардлагагүй онцлогоо бол мөнгө олох гэсэн арга гэж үздэг юм байна. За мөн өдрийн мэс заслыг нэвтрүүлж цаг хугацаа зардал хэмжих боломжийг нэвтрүүлж иржээ. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах мянганы хөгжилтийн 5 дахь зорилтын хүрээнд эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчлэгийг хүн бүрт хүргэж, их нараад үзүүлэх суур болон яаралтай тусламжийн хүртээмж чанарыг дээшлүүлснээр эхийн эндэгдэл 1990 онтой харьцуулахад 2015 онд 4 дахин бууруулах зорилтыг дэвшүүлжээ. 2010 онд Монгол улсад 65660 их төрж байсан бол 2011 оны байдлаар 70328 их төрсөн байна. За энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад төрөлт 4668 буюу 663%-аар нэмэгдсэн байна. Эхийн нас баралт гэдэг нь жирэмсэн, төрөх, жирэмсэлд зогсноос хойш 42 тоног доторх жирэмслэлд төрөлт төрсний дараах үед тохиолдсон эхийн нас баралтыг бүртгэж тооцдог. Монгол Улсын засгийн газраас нөхөн үржихүүн эрүүл мэнд үндэсний 3 удаагийн хөтөлбөр эхийн эндэгдлийг бууруулах 2 удаагийн стратегийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг 4 дахин 2000 оны түвшингээс 42%-аар буурч Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжээд байна. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн харьяа нүүр ам судлалын сургууль шинэхэн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. За энэ дан ганц мэдлэг боловсрол олохгоос гадна нүүр ам судлалын үндэсний төв болж байгаагаар онцлог юм а. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн харьяа нүүр ам судлалын сургуулиар эрүүл мэндийн дэд сайд цолон зочилж үйл ажиллагаантай танилцсан юм. За нэг ёсондоо энд оюутнууд эрдэм мэдлэгээ эзэмшин за харин иргэд үслэг шинжилгээнд хамрах бүрэн боломжтой. За тухайн сургуулийн барилга баригдсан газрыг улсаас өгч за барилгын ажил хийгдэж энэхүү шинэ байр ашиглалтанд орсон байранда үйл ажиллагаа явуулж эхлэв байна. За монголчуудын ихэнх хувь нь шүдний өвчтөй байдаг. За тэгвэл эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн харьяа нүүр ам судлалын сургууль дээр иргэд очсноор амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөөг авч гаж хөгжилтэй шүдийг засуулах, за мөн бусад өвчлсөн шүдийг идгэх гэх мэт олон үйлчилгээг авч болох юм а. За нөгөө талаар үндэсний төв болж өргөцснөөр эрдэм шинжилгээний олон чухал ажил хийгдэж анагаах ухааны салбарт олон дэвшилт авчирхаар төлөвлөд байна. Бид мэдээллийн 90 зуунд амьдарч байна. Тэгэхээр эмч эмнэлгийн байгууллагыг зориулгүйгээр эрүүл мэндийн ямар нэгэн мэдээллийг цахим хуудасаар авах боломжтой болсныг та бүхэн дуулгая. Үзэгчдээ манай нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. Та бүхний эрүүл мэндийн боловсрол зориулсан нэвтрүүлэгтээ бид асуулт хариултын тэмцээн явуулж үнэн зөв хариулсан үзэгчээ шагнаж урамшуулахаар осныг хэлэхэд таатай байна. Та бүхэн энэхүү булангаар эрүүл мэндийн хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй болж өөрийн олж авсан мэдлэгээ эмч эмнэлгийн байгууллагад хандахдаа ашиглах боломжтой юм а. Тэгэхээр та бүхэн даавар гарч байгаа асуултын хариултыг эрүүл мэндийн нэгдсэн портал эмч CGM сайт болон info@emch.cgm хаягаар илгээх боломжтой юм. Мөн манай нэвтрүүлгийн бүх дугаарууд ном болон та бүхний гар дээр хэвлэгдэн очих болно. Бид эрүүл мэндийн асуудлаа шийдэж, эрүүл Монгол хүн болох тулгуур шийдлийг хамтдаа ирж хаахад бэлэн байна. Бидний эрүүл мэнд хамгийн чухал бөгөөд Монгол хүний үн цэнийг тодорхойлогч хүчин зүйлс нь яалтчгүй мөн.
Өнөөдөр Монгол хүн эрүүл сарвал аж төрх нь улсын хөгжлийг хурцлах нэг үндэс болох юм. Эрүүл бид сарвал ухаан оршдгийн адилаар эрүүл чирэг өвчин зовлонгүй ирээдүйд хамтдаа тэмүүлцгээе.